Хинтээ аймгийн Жаргалтхан сумын Дуутын даваанд гарсан ноцтой зам тээврийн ослын улмаас 6 хүн нас орсон эргийг аймгийн цагдаагийн газарт шалгаж байна. Ослын үеэр автобусанд зорчиж явсан 35 иргэнийг гэмтэл согс судлалын үндэсний төвд хүргэж, нарийн шинжилгээнд хамруулснаас 3 хүүхэд, 1 том хүн тус эмнэлэгт хэвтэн эмчилүүлж байна. Тэдний биеийн байдал одоогоор хэвийн байгааг гэмтэл согс судлалын үндэсний төвөөс мэдээллээ. Дуутын даваанд гарсан тус осолд Hyundai маркийн автобус, Toyota Harrier маркийн суудлын автомашинтай мөргөлдсөн ноцтой осол гарсан. Hyundai маркийн автобус нь тэмцээнд оролцохоор явсан оюун ухааны академийн сурагчид байсан юм. Тэгвэл одоогийн байдлаар осолд өртсөн нийт 35 хүнийг гэмтэл согс судлалын үндэсний төвд наривчлсан шинжилгээнд хамруулж 4 хүнээс бусдыг нь гэрийн хяналтанд шилжүүлэн өгчээ. За, нарийн мэргэжлийн эмчнэрийн үзлэг шинжилгээнд хамрагдсан одоо иргэдээс нийт 3 хүүхэд, 1 иргэнийг одоо толгоон бус тэсгийн зөөлөн эдийн гэмтэл, мөн чэйшний хөндийн болон хүзүүний гэмтэл, мөчтний хугарал гэсэн онцтойгоор хэвтүүлэн эмчилж байгаа. За, тэгээд одоогоор дээш дүрийн өвчтний биеийн байдал бол доктортой бөгөөд гисүүдийн толгоон мэс заслан тасаг болон хафарсан гэмтэл мэс заслан тасагт одоо шаардлагатай тусламж үйлчлэгийг авч байгаа. За, мөн эдгээр одоо үзлэг шинжилгээнд хамрагдсан бус иргэнийг бол зөвлөгөө мэдээллийг өгөөд харьяа дүүргийн эрүүл мэндийн байгууллагын хяналтанд бол буцаасан байна. Автобустай осолцсон иргэдэн тэмцээнд оролцохоор явж байсан оюун ухааны академийн сурагчид байжээ. Тэд хүүхдүүдийн ар гэр болон холбогдох хүмүүсээс нөхцөл байдлыг тодруулахыг оролцсон боловч сэтгэл санааны байдал докторгүй байгаа тал дараа мэдээлэл өгөх хүсэлтэй байсан юм. Ослын үед автобусаар зорчиж явсан нийт 35 иргэний 31-д нь эмнэлгийн зөвлөгөөгч харьяа дүүргийн эрүүл мэндийн байгууллагын хяналтад шилжүүлсэн байна. Харин хэвтэн эмчилүүлж буй 4 иргэний биеийн байдал доктортой байгаа гэж мэдээллээ.